За сайн бацгаана уу? Орцгоё. За та бүхэнд шинэхэн эхлүүлсэн сургалтаараа уулзах байхдаа таатай байна. За энэхүү сургалтын гол онцлог нь ямар онцлогтой вэ гэхээр маш олон жил бодсон. Ер нь сургалтын хөтөлбөр ямар байх ёстой вэ? Хүмүүс гэдэг нь ер нь ингээд сурагч нар, оюутнууд, тэгээд ажиллаа гарсан хүмүүс ер нь бүх хүмүүс ер нь ямархуу орчинд, ямархуу багшаар, ямар хичээл агуулгаар хичээлээ үзүүл хамгийн тохиромжтой байдаг вэ гэдгийг ер нь нэлээд бодсны үндсэн дээрээс PI Academy гэдэг сургалтын төвөө нээчээд байна. За энэхүү сургалтын төв маань онцлогтой 3 мэдээллийн технологийн IT-ийн салбарын 3 чухал салбарыг бид нэр хамруулсан байгаад байгаа. Эхнийх нь програм амж хиймэл оюун суурьсан програм амж, дараагийнх нь болохоор кибер аюулгүй байдал, тэгээд networking сүлжээ гэдэг ийм 3 чиглэлээр явж байгаа. За тэгээд миний хичээл зааж байгаа ер нь зааж ирсэн олон жил их сургууль дээр 10 жил ягаад 10 жил оюутнууд. За тэгээд бизнесийн салбарт гэдэг нь програм амжийг хөгжүүлж байгаа. Ингээд бодит продакшн хийж байгаа салбарт бас 20 жил ажилласан. Туршлага дээр аяг үнслэж хичээлийн агуулга гаргасан байгаа. За би бол програм амжийн хичээлийг нь програм чимэл оюуны хичээлийг нь гол ахлаад хичээлээ заана. Гэтэ мэдээж би ганцаараа биш ингээ өшөө мундаг багш нар бас байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ хичээлийнхаа гол онцлог нь юу вэ гэхээр их сургууль үздэг 4 жилийн хөтөлбөрийг 1 жилд багтаах гол зорилготой байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ яг боломжтой юу гэхээр асар их боломжтой. Хүн нэгдүгээрт энэний үр шим нь хүмүүсийн цаг хугацааг асар их хэмнэн 4 жил гэдэг бол аягүй их хугацаа. Тэгэхээр яг ингээд үнэхээр 4 жил сурах цаг хугацаанд жоохон хангалттай бус байгаа хүмүүс бол шууд ийшээ сураад явж болно. Эсвэл жоохон хурдан төтлөе гэсэн аягүй ингээд хурдан сурыг юмдаа аягүй ингээд passionate байгаад тэгээд тийм хүн байдаг шүү дээ. Ингээд ерөөсөө л сурах хичээлийн үндсэн агуулгыг хүлээж чадахгүйгээр дистогдлон байж ингээд сурдаг хүмүүс байдаг. Тэгээд яг энэ хүс алууд ажиллаж амжирмаар ах юм бол манай энэ програм суурьсан програм чимэл оюуны хөтөлбөр яг танд тохирно гэсэн үг. Тэгэхээр хүмүүс нэг асуулт гарч ирж байгаа. Тэр нь химэл оюун ингэж их гарсан баг програмжаар сурч яах вэ гэж байгаа. Манайх болохоор яг түүнд нь зориулагдаад хичээлийн хөтөлбөр нь ингээд өөрчлөгддөг. За дэлхийн нийт даяараа програмж хичээлийн агуулга ерөнхийдөө өөрчлөгдөж явж байгаа. Тэгэхээр бид нар бол түүнийг нь дагаж өөрчлөгдөөд илүү дээд сургуулийн суур мэдлэгийг нь өгөөд суур мэдлэг гэдэг нь яг дээд босралтай болох тухайн мэрэгжлийнхаа суур чадрууд дээр нь практик ажлын байранд шаардлагатай зүйл нь яг юу юм бэ гэдгийг нь заагаад тэгээд химэл оюуныг ашиглаад хэрхэн үр бүтээлтэй ажиллах вэ? Саяныхаа сурсан зүйлсийг хэрхэн олон X хийж хурдлууд сайн ажиллах вэ гэдгийг нь зааж өгнө гэсэн үг. Тэгэхээр манай сургалтын гол онцлог нь илүү практик суурьтай тэгээд дээрэс нь үндсэн суурийн гол ойлголтуудыг маш цэгцтэй, маш сайн өгөх зорилготой буюу тэр нь эргээд хүний тархийг хөгжүүлэх илүү яг жинхэнэ их сургууль төгссөн мэрэгчлэн болох энэ суурьуудыг нь авчна гэсэн санаа. За би энэ санааг 2-3 хэлж байгаа нь яг энэ айгүй чухал. Бид нэр ингээд босрал гэдэг зүйл маань эцсийн дүндээ хүний тархийг хөгжүүлэх хүндээ ингээд насан туршийн суралцах чадрыг суулгах хамгийн гол зүйл. Тэгэхээс бол жилийн дотор 4-5 жилийн дотор сураад дуусдаг зүйл гэдэг бол асар өөр зүйл. Тэгэхээр бид нэр иймэрхүү сургалтыг ийм сургалтыг явуулсан байна. Тэгэхээр та бүхэнтэй сургалтаараа уулзцгаая. За сайн бацгаана уу? PI Academy кибер аюулгүй байдлын багш Ялхуун байна. Кибер аюулгүй байдлын хөтөлбөрөөр Zero to Hero гэдэг нэршилтэй явж байгаа. За энэ ямар ч өстэй вэ гэхээр та ямар ч мэрэгчлээ байсан яг манай академид 1 жилийн хугацаанд суралцаад бүрэн кибер аюулгүй байдлын мэдлэгийг эзэмших бүрэн боломжтой гэсэн үг. За энэ олонгууд 0 буюу 0 бүр юу ч мэдхгүйгээс эхлээд эксперт левел хүрэх боломж бүрдэж байгаа. Тухайн хүний өөрийнх нь хичээл зүтгэлээс хамаарат багшаасаа асуугаад 1 жилийн хугацаанд бүрэн суралцах боломж бүрдэж байгаа гэсэн үг. За үүнээс гадна хамгийн чухал зүйл нь юу гэхээр үндсэн зааж байгаа багш буюу миний хувьд бол эксперт левел буюу нийтдээ 12 гадаадын сертификатыг эзэмшдэг учраас энэхүү сургалтууд дээр ажигласан сайн тал болон сул талуудыг бүгдийг нь дэнслээд ер нь бол өөрийнхөө агуулгыг гаргасан. За бас давуу тал нь юу юм бэ гэхээр та бүхэн маань энэхүү 1 жилийн хугацаанд суралцаж төгсөөд төгснөхийн дараагаар суралцсан гэдэг мэдээж сертификат авна. Үүнээс гадна 24 цагийн яг үндсэн суралцсан 1 жилийн агуулгаараа багцлаад шалгалт өгнө гэсэн үг. Энэ бол hands-on practice шалгалт өгөөд хэрвээ тэнцэн тохиолдолд таныг шууд ажил зурчлах ч юм уу боломж бүрдэж байгаа гэж ойлгож болно гэсэн үг. За энэ бол бидний ер нь бол хамгийн том давуу тал. За тэгээд бидний яг халдлагын орчин маань бол бүрэн ер нь бол бэлтгэгдсэн 100% бэлтгэгдсэн байгаа. Яг бодит байгууллага дээр гардаг инцидентийн кейсүүд болон web exploitation, forensics гэх мэтчлэн шаардлагатай бүх зүйлүүдийг яг локал орчинд нь бэлдэж бид нэр туршиж үзэх бэлэн болсон байгаа гэсэн үг. За тэгээ бүгдээрээ хичээл дээрээ уулзцгаая. Сайн байцгаана уу? Мэдээллийн сүлжээний багш мөнх хоёроо бид Cisco-гийн олон улсын хөтөлбөрөөр CCNA болон CCNP-гийн агсан төвшний эрчимжүүлсэн сургалтыг 5 өдрийн
хөтөлбөртөөр явуулж байна. Манай сургалтанд ерөнхийдөө сүлжээнийхэн мэдлэг чадварыг сайжруулъя, олон улсын сертификат авъя, олон улсын шалгалт амжилттай өгье гэсэн инженерүүд маань хамрагдах боломжтой. Тэгэхээр бид сургалтын хувьд бол онол болон практик хосолсон явдаг. Тэгээд сүлжээний мэдлэг чадвараа сайжруулах зорилготой бол манай сургалтанд хамрагдаарай. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг манай вебсайтнаас үзээрэй.